Гашуун Сухатын хөлийн бомбоор өдөрт 500 тээврийн хэрэгсэл гардаг байсан бол цагаан хатан дахь гайлын хяналтын талбайн үйл ажиллагааг зогсоосны дараагаас өдөрт 900-аас 1000 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн байна. Засгийн газраас нүүрс тээвэрлэлтэд тулгарч байгаа хүндрэлтэй зарим асуудлуудыг шийдвэрлэх ажлын хүрээнд 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр цагаан хатан дахь гайлын хяналтын талбайн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасан байдаг. Тэр үнсэтэв цагаан хатанд үүссэн нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хийгээд хоногийн нэгдсэн графикийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэрний оргил үед бол бид нар 1630 тээврийн хэрэгсэл гаргасан байна. Үндсэндээ хятадын талтай бол бид нар бол 2000 гэдэг болгох тал дээр бол ажиллаж байна. Сая бол 7 сард бол таталт нэлээд бага байлаа. Одоо засгийн газрын шийдвэртэй холбогдуулаад одоо бас таталт бол эргээд сэргэж байна. Өнөөдөр өчигдөр гэхэд бол 1004 тээврийн хэрэгсэл нүүр ачаатай хэлээр гарсан байна. Өчигдөр бол 941 байсан. Ингээд л одоо тээвэрлэлтийн эрчим бол нэмэгдэж бид бол 1500-1600 хүргэнэ гэж хэлж байна. Хоногт 1700 гаргаад байвал бид нар 13 сая тонн нүүрсээ бол тээвэрлж дуусна. Дээр нь орон нутгийн таван толгоогоос одоо энэ бидний төлөвлөлтөнд ороагүйгээр нэмэгдэл тээвэрлэлтүүд бол явна. Мэдээж бид л аль нэгэн уурхайг бол одоо ачаалтаа зогсоо гэж хэлэхгүй. Гэхдээ бол төлөвлөгөөгөө эдийн засгийн төлөвлөгөөгөө сайн хийж явах хэрэгтэй. Нарийн зөвлөлтүүдээр гаргаж тооцож ингэж хийх хэрэгтэй. Яг зөвхөн өмнө жил бол бид нар 12 сая тонн нүүрс тээвэрлсэн. Тэр төлөвлөлтийнхөөсөө жоохон ахиулаад хийсэн юм шиг байгаа. Одоо ингээ харахад бол төлөвлөгөөний хувьд л тэднийх бол биелээд ингээ явж байгаа. Уртын уртаа ингээ явахад бол бид нар 3 сая 7-800 мянган тонн нүүрс тээвэрлэх бах. Өмнө говийн иргэдэд үлдэж байгаа тэр өгөөж нь бол илүү их нэмэгдэж хүртнэ л гэж ингэж харж байгаа. Цагаан хатыг ямар үндслээр яагаад хаваа гэж хүмүүс асууж байна. Тэнд хүн амьдарч байгаа. Богинд явдаг 2000 жолооч биш. Уртын уртад явдаг 4000 жолооч бас амьдарч байгаа гэдгийг бид аягүй сайн ойлгох хэрэгтэй. Хүн амьдарч байгаа. Тэнд амьдрах нөхцөл, амьдрах боломж ямар байгааг анзаарах хэрэгтэй. Машинаас хүн буухад 10-15 сая түүрэм дотор л буудаг. Машин явхад үзэгдэх орчин хязгаарлагддаг. Өнөөдөр галийн хяналтын талбай руу нэмэн үртэг шингэж ийн гэдэг нэмэн үртэг шингэж байгаа юм бол ажиллах нөхцлөө яагаад сайжруулахгүй байна манай галийн хяналтын үсэх. Битүү галийн хяналтын талбайтай болж болох байна. Төв замаасаа галийн хяналтын бүсийнхээ үүд хүртэл спалтын зам тавих хэрэгтэй. Чин ажиллаж байгаа нөхцөл оролцомжоо хүн болгон сайжруулдаг үст. Тэнд манай 2000 жолооч, манай 1500 жолооч хэцүүдлээ гэдэг байхын оронд уртын уртад явж байгаа 4700 жолооч яах вэ гэдэг асуудал байна шүү дээ. Ялгаагүй. За энэ жил манай улс 24.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. За 7 дугаар сард гарсан тайлан мэдээгээр нүүрсний экспорт 50.3% байгаамаа. Нүүрсний экспортыг төлөвлөсөн хэмжээнд хийхин тулд хоногт 1600 орчим тээврийн хэрэгслийг хөлийн бомбоор нэвтрүүлэх шаардлагатай. За үүний тулд цагаан хатан дахь гайлын хяналтын талбайгаас дамжин тээвэрлэлт хийх үйл ажиллагааг зогсоож хөдөлгөөний эрчим цаадуулж байсан богино рейсийн тээвэрлэлтийг хориглосон байна. Засаг төрөөс ийм шийдвэр гаргахаар эсэргүүцэж байгаа бизнесийн ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн үгэнд автаж ингэж юм хийж болохгүй гэдэг юм байр суурьтай байгаа. Тэнд хүн амьдарч богино ерөөсөнд явж байгаа 2000 хүн гэдэг хасаа илүү уртад явж байгаа 4000 жолооч ирэх бодох хэрэгтэй шүү дээ. Тэгээд цагаан хатан дээрээс л бол хууль бус юмуд их гардаг гэдэг алтан бус мэдээнд байдаг. Нүүрсэн дотор адууны мах хийж гардаг, чон хийж гардаг. Ямар ч бичиг баримтгүй хүнийг одоо багажныхаа хонгол руу хийж орж авч гарах гэж оролцсон гэх мэт юм юмуд бол алтан бусаар ярьдیں۔ Гэхдээ уурхай дээрээс шууд гүнийн гал хийгээд гарч байгаа тээврүүд тийм хийж гарахгүй. Уурхай хамгаалттай. За цагаан хатан дахь гайлын хяналтын талбайн үйл ажиллагааг зогсоох засгийн газрын шийдвэр иргэдийн эрх ашигыг хамгаалсан шийдвэр гэдгийг авт тээврийн үндэсний төвөөс онцолж байлаа.